Сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдөр та бүхэнд буруугүй буруутнууд гээд энэ Монгол уран зохиол хэвлэлийн газраас 1991 онд гарсан нь байгаа. Надад тэгээд энэ нэр нь амар таалагдаад за юуны тухай ном юм бол доо гэж харсан чинь орчин цагийн Монголын зарим роман туужд хийсэн шүүмжийн өгүүлбэрүүд байлээ. Энэ зохиолч нь өөрөө шүүмжлэгч хүн. Шүүмжлэгт Сэндийн их бат нь 1980-ад оны эхэнд Зөвлөлт холбоот улсад Горкийн дэмжид утга зохиолын дээд сургуулийн утга зохиолын шүүмжлэгчийн ангийг төгсөж ирснээс хойш утга зохиолын ертөнцид гэгээ алцад одохын хүслэнгээр орж ирсэн. Тэгээд Норвегийн жаргалын булга, Жавганы хоёр эрхнийг бэрх, Зихэн ойдвын энэ тэнгэрийн янз гэсэн 3 туужаас төрсэн бодол мөн хэмжээгээрээ бяцхан романы дайтай эмээлцгийн хавар туужийн ном зохиолын талаар шүүмжилсэн өгүүлэлэг өөр бас бус зөндөө олон ном тууж зохиолын шүүмжилсэн өгүүлэлгүүд байгаа. Тэгээ та эхлээд энэ тууж ном зохиолуудыг уншсныхаа дараа энэ шүүмжилсэн өгүүлэлг нь уншвал илүү сайн ойлгоно. Энэ ном нь 70 хуудастай дотроо 11 бүлэгтэй. Бүлэг болгонд нь тууж роман өгүүлэлгийнх нь шүүмжилсэн өгүүлэлг нь байгаа. Тэгэхээр нийт 11 тууж өгүүлэлгийн шүүмж байгаа гэсэн үг. За би та бүхэнд нэг шүүмжилсэн өгүүллийн сонирхолтой л да. Энэ нь бол Захилж яваа гүрээс гээд YouTube дээр ийм кинонч байгаа. Бүтэн аудиогоорч байгаа. Та бүхэн сонирхоод өөрсдөө хайж олж үзээрэй. Захилж яваа гүрээс туужийн тухай шүүмжилсэн өгүүлэлг нь манай уншигч олны ихэд хамтран уншсан зохиолын нэг бол зохиолч Д. Батбаярын бичсэн Захилж яваа гүрээс тууж билээ. Дүрийнхээ сэтгэл зүг нээсэн уг туужийг уншихад зохиолч Д. Батбаяр өөр олон сайхан бүтээл зохиолоор уншигч олноо баярлуулж Монголын уран зохиолыг шинэ бүтээлээр өөрийн өнгө аясаар баяжуулан гэсэн сэтгэлийг өөрийн эрэхгүй уншигч бидний сэтгэлд төрүүлж байна. Энэхүү туужид бид зөвхөн зохиолч Д. Батбаяртай уулзраа зогсохгүй мөн үгийн уран зураач Батбаяртай олонтой уулзсан золгож байдаг. Батбаяр зохиолын хэл найрлах нь уран дүрслэлтэй. Зохиолч дүрийнхээ дотоод сэтгэлийг илчлэн гаргахад хэл ярианы уран дүрслэлийг чадмаг ашигласан нэгт байна. Жишээ нь дижид хүүтэйгээ орж ирээд түрүүчийн сууж байсан газраас суун зуухны амийг тар хийдэл онгоолгоод аргалын дөрвөлжнээсээ хатсан хөх хомоол авч зуухны ам руу чулуудангаа нэгэн талчи цаана хань бүлтэй болчихсон юм бол чи бит хоёр ингэж яваад яах вэ? Эртгэн хоёр тишээ бостон дээргээд галан нунтарсан зууханд аргалын асах эсхийг хүлээх мэт зуухны харанхуй ам руу ширтэв. Энүүхнээс бид зохиолыг чин хэлэх гэсэн санаа болон дижидийн хэлж буй үгсээс гэр бүлийнхээ амьдралыг сарниулан салахыг гэсэн бус харин зуухан дах унтран бүхэж буй галын дүлийг ахин сэргээхийн тулд өөрөөс хамааран бүхнийг шийдмэг хийж буй хүнийг олж харна. Магадгүй хэрвээ зуухны харанхуй ам мэт дүрсгэлэн байгаа дамбын амнаас өчүүхэн ч гэсэн сэтгэл итгэлийн дулаан хадгалсан үг гарсан аваас энэ нь зөвхөн зуухан дах унтарч буй галын дүлийг сэрээгээ зогсохгүй хүүтэрч мөсөн хонгил мэт болсон энэ хүү гэр орныг пүлтэн дулаацуулах чадaltaй байсан байж болох юм. Ингэж Д. Батбаяр гол дүрүүдийнхээ дотоод сэтгэлийн байдал дотоод ертөнцийг чадварлаг илэрхийлж чадсан. Зохиолч дүрслэн бичиж буй хөдөөний амьдрал хүмүүсийн зан заншилтай сайн танил гэдэг нь анхны хуудаснаас илэрхий харагдаж буй чухал байна. Бид зохиолын явцын дагуу олон талаар зохиолчийн өөдрөг үзэлтэй илрэлттэй учирч байна. Хэрвээ уншигч бид дэлхийн нэрт зохиолчд Ж. Айтматов, Э. Хемингуейн зохиолд зах хязгааргүй далай дүрслэгдэж өрнөж буй амьдрал тэмцэл үхэл мөхөл ер нь хүн төрөлхтний амьдралын төлөө тэмцэлтэй учирдаг байсан аваас Д. Батбаярын туужид бид мөн зах хязгааргүй илсэн говьдох ядарсан эмэгтэй хүү хоёрын байгалийн ширүүн үзэгдэлтэй хүн хүч чадлаас сорин буй амьдралын тэнцвэргүй тэмцэлтэй мөн учирдаг. Тэгэд энэ тэмцэлтэй байгалийн бэрхшээлийг даван туулж түүнийг сүрэн зогсож ялцгаараа тодрон гарч ирдэг. Энэ бол сэтгэлийн хатуужил амьдрал аз жаргал ирээдүйн төлөө ерөөсөө хүн төрөлхтний амьдрал түүний бүх талбарт явагдаж буй тэмцлийн нэгэн зурус илрэл мөн.
Ийхүү байгалийн бэрхшээл тэмцлэр дүүрэн ухтаа хүн төрөлхтний өөрсдийн оршин тогтнохын төлөө тэмцлэр дүүрсэн хэсгүүд нь ч айтмайд Хемингуэй нарын шилдэг бүтээлүүдийн ирэх бий санагдуулах нь учир зүүн холбоотой байна. Хэдий гаргаж буй санааны хувьд тэднээс давж гараагүй ч гэсэн энэ нь манай туужийн дүрслийн баяжилтанд дэм мягмарын үер зэрэг цөөн зохиолж бүж шин зүйл болжээ. Өөр нэг тэмдэглэх зүйл бол уг зохиолт хэрвээ жигждийг үл оролцуулбал эсрэг дүр гих тодорхой дүр үгүн сонин. Өөрөөр хэлбэл зохиогч дүр тус бүрийг тун гярхаа ажиглаж онож дүрсэлсэн учраас дүрдээ өрөөсгөл хандлаггүй олон талаас нь зогц шинжтэй хандаж чаджээ. Аль ч дүрийг аваад үзсэн тэд сайн талтай, үнэн ч өгөөмөр цэвэр ариун сэтгэл санаатай хүмүүс. Гэхдээ тэдний зөрчилд доголдол талыг зохиогч тойрж гараагүй юм. Иймээс уншигч туужийн дүрүүдийг хэнийг ч буруутгах аргагүй адил хэнийг ч зүвтэх аргагүй байна. Үүнийг ялгаж салгах нь амьдралыг дүгнэж зинхтэй адил төвхтэй санагдана. Энэ нь бүхэлдээ амьдрал. Тиймээс ч энэхүү амьдрал нь хөврөн хурж гагцгүй түүнээс ганцхан гинжээ олбоо үлдэнэ. Иймээс үүнийг эсвэл бүр эхнээс нь үгүй бол бүр эцсээс нь барьж авах хэрэгтэй байна. Зохиогч Дамбын дүрд өөрийн дур талархлаа эхний хуудасаас илэрхийлсэн Дамб бол зохиогчийн хайртай дүр мөн бөгөөд тэр нь өөрийн гадаад байдал, ажилч хичээнгүй шинж чанараараа хэн бүхний сэтгэлийг эзэмдэн татах чадвартай. Түүний зан чанарын цорын ганц дутагдал бол шийдвэрлэх бус хэдий орчин тойрон байдал нөхцлөө сайн ойлгож байж түүнд идэвхтэй оролцдоггүй явдал мөн. Өөрөөр хэлбэл Дамб нь ямар ч уршиггүй бөгөөд хүнд муу санаж хор хүрэгдгүн адил бусдад сайн сайхныг хүсэх авч тэдгээр нийцсийн хүчит тус болох юмар түлхэн өнгөрдөг ажээ. Гэтэл Дамбад өөрт нь болон түүний эргэн тойронд амьдарч буй хүмүүст эрс тис шийдсэн Дамбын заа үгүй гэсэн шийдэмэг үг нэг хэрэгтэй. Хэдий энэ бүхнийг сайн мэдэрч ойлгож байсан авч түүнийг итгэхгүй байдал зан чанарын шийдэмгчийг баримтлалан дуцснаас болж бүр тодруулбал Дамбын зүгээс бусдын итгэлийг бүр мөсөн үгүйсгээгүй адил басч бүр мөсөн батлаагүй байдал нь түүнд ч өрөөл бусдад ч тайван эвлэрэнгүй байдал олгохдоггүй билээ. Энэ бол Дамбад хайр дуртай болоод түүнийг олон он жил дараалан хүлээж буй хорлоо мөн түүнийг эргэж ирэх байх гэж бяцхан найдварын дүл цээжиндээ хадгалан хүлээж буй дижид хүү хоёр нь мөн эргэлзэн санаа зовниж буй тоогоо хүнар болно. Гэвч Дамбгүй бол уг зохиол биш. Учир нь Дамб бол уг зохиолын зөрчил дөрүүдийн хоорондын холбоог зангидж буй гол дүр. Түүнгүүгээр хорлооч тоогоо хүү дидиж хүүтэйгээ тэгээд мэдээж зохиолч гэсэн жинхэнэ сайн бүтээл болж чадахгүй. Дамбаас гадна уг тууж гол дүрслийг нь ихэнх хувийг эзэлж буй дүр бол яах аргагүй дижид. Энэ дүр бол Дамбын дүртэй ягт холбоотой дүрслэгдсэн бөгөөд уншигчид өөрсдөө диждийг шинээр нээж идрүүлж буйтай идэл байдалтай бичигдсэн сонин дүр юм. Тэгээд ч тохиолдлоор бус уг туужийг гол төрнөлийн хэсэг нь диждийн дотоод сэтгэлийн ертөнцийн хүчтэй нээлтийн үед болсон санагдана. Туужийн дотоод дүрслэлд дижид хүм болсоор хутга ирлэн гэдгийг мэдэхгүй тул арга буюу хүүгийнхээ шалаанаас гарахын тулд билүүгээ тонгоргоо бариад багаа дээр очих гэсэн хүү ухасхийн оронд ороос аавынхаа дархны хайрцгийг татан гарган уудалснаа алга гэв. Хайчвал гэж гисээр очиж уудалбал нэрээ алга байлаа. Билүү байтугай бах шор шүвэг хуурай жижиг алга сэлтэн цүн байхгүй. Диждийн хамаг бие сулран самсаан сарталцсан ирэхэд хоёр гараараа нүрээ даран хүүн яах ч аргагүй уучраа олохгүй бэлтгэнэн байж яснаа ээж рүүгээ төхөн очиж ээжээ бити үлдаа гэж толгойг нийлэхэд дижид хүүгээ элгэндээ тэрвэн. Ээж хүү хоёр яаж шүү амьдрандаа хэмээн учиргүй мэгшин үлдэг хэсэг. Энд диждийн гомдол үгүй болсон билүүнд гарахаас илүү олон жил бие биедээ ижил тасал болсон хань нөхрөөсөө бүр мөсөн хагтж хоцорсондоо түүнийгээ өөрөөсөө хөндөрч холдсныг бүр мөсөн мэдэрсэндээ бүр ч илүү гомдол нь барагдаж түүний сэтгэлийн үг үнэг эзэмдэж байна. Энэ үеийг хүртэл диждийн сэтгэлд Дамбыг эргэж ирнэ байх гэсэн сэтгэлээр асаж байсан өчүүхэн итгэл найдварын дүл яг энэ мөчөд тас цөхөгдөн ширвэгдэн унтарсан диждийн дотоод сэтгэлд маш хүчтэй эрчимтэй дүрслэгдэжээ. Энэ бол диждийн Дамбыг өөрөөсөө бүр мөсөн явжээ гэдгийг сэтгэл зүрхнээсээ гадна эдлэл хэрэглэлээр нь ч мэдэрсэн сэтгэлийн гомдол цөхрөлийн эцсийн мөч. Энэхүү амьдрал тохиолдсон гинтийн гэхдээ самсаргүй эргэлтэн диждээ дүрд байгаагүй би сэтгэлийн их л хүчтийн хийгээр түүнээс сэлбэж өгдөг. Диждийн санаа бодолд явагдаж буй сэтгэлийн томоохон өөрчлөлт нь цаашид улам гүнзгийрч өөрийнхөө илэрлийг олдог. Явандаа дижид ойр тойрноос аваад нийгмийн ажлыг хүртэл гардан хийх болсон нь түүний бодол санаа хүртэл өөрчлөхөд хүргэдэг.
Энэ бол хүн болсоор өөрөө өөрийгөө мэдрэх болсон, бүх юм өөрөөс нөлөөлөх болсон үе ирсэн бөгөөд энэ бүхэн нь дижитэд улам шинэ хүч чадал, ухаан өгч түүний орчлонгоо харах ертөнцийг үзэх үзлийг нь хүртэл өөрийн эрэхгүй өргөжинд хэлэхэд тусалдаг. Тэрээр одоо дижид чухам яах вэ гэхээс илүү түүний амьдралын ухт нь ирж буй ирээдүйд шалан зовхон ихсдэг. Тиймээс ч дижидийн цахилж яваа гөрөөс мэд цаг хугацаа ч гэсэн харамсах зүйл биш агаад гагцгүй айсуу цаг гихчил хамгийн шийдэх мэт санагдана. Зохиогчийн үг ихээхэн утгартай аяанда тодорч байдаг. Дижидийн отрын үед говийн зах хязгааргүй талж ширүүн бороотой тулдан нийгмийн хонь малыг байгалийн гинтийн бэрхшээлээс аварч өөрийн ам биеийг үл хайрлан тэмцсэн бяцхан үртэйгээ яваа ганц бие эмэгтэйд маш том бэрхшээлийн ялалт. Олон талаар бодож үзэхэд зарим үе дам дижидийн дотоод сэтгэлийн ертөнцийг нээж илрүүлэхэд зориулагдсан уран сайхны дүрслэл мэт санаад өрнө. Нөгөө талаараа зохиолч тууждаа гөрөөсний баримлын тухай яриаг жирийн өдөөгөөгүй болов уу гэж бодогдож байна. Энэ гөрөөсний баримл эцсийн мөчтийг хүртэл дамптай холбоотой байдаг ч учиртай. Энэ гөрөөс нь өөрийн ирэхгүй Че Айт Майтовын цайран харагдах хөлөг онгоц туужийн их бугыг санагдуулна. Энэ бол тасаршгүй мөнх амьдрал мэт олон үе уламжлагдж дамжин ирсэн бэлэг дэмбэрлийн нэгэн илрэл. Энэ бол итгэл хамгийн үндэт, хамгийн ариун нандин юмны бэлэг тэмдэг байсан. Гэвч энэ хэн нэгэн хүнээр биш харин үед залгамжлагч дамбаар нь өөрөөр нь тас зохиогдсон. За гих мэтчлэн өөр зохиолуудын шүүмжилсэн өгүүллийн номон дээр байгаа. Жишээ нь би дурдъя л да. Шажинбатын Илс цас роман, Зундууд оржийн сүйтэй чулуу, Дэд Аржаагийн дурлал, Жаргал сайхны сахиул хэмээх хуучны тууж байгаа. Тэгэд энэ бүгдийг уншсан бол та шүүмжилсэн өгүүлгийг уншаарай гэж буруугүй буруутууд гэх номыг би зөвлөж байна. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.